Дөрөвдүгээр хэсэг. Ухаалаг охид Бурхны дуу хоолойг сонсож, түүний эргэн ирэлтийг угтан авдаг. 2000 жилийн өмнө Эзэн Есүс дагалдагчдаа ингэж амласан. Хэрвээ би яваад та нарт зориулан орон байр бэлтжихвэл дахин ирээд та нарыг өөртөө авах болно. Би хаан байна. Та нар ч бас тэнд байх болно. Харагтун, би хурдан ирнэ. 2000 жилийн турш Эзэн Есүсийн амлалд бүх итгэгчийн хувьд хамгийн агуу найдвар нь байсаар ирсэн. Амьдрах хугацаанд эзнийг угтан авах нь итгэгч бүрийн чин сэтгэлийн хүсэл юм. Үе үеийн ариун хүмүүс өнөөдрийг хүртэл энэ найдварыг уламжлан үлдээсэн. Эзэн Есүсийн арвин их нэгүслийг эдлэхийн зэрэгцээ итгэгчид бас ертөнцийн харанхуй, ёрын муугийн дундуур загалмай үрж, хавчлаг, ганцаардал, үл ойлголцлыг төвчсөн ч эзнийг дагахаа хизээж бололгүй. Эзний өдөр ирэхийг итгэлээр төвчээртэй хүлээсэн. Магадгүй та одоо амьдралын тэмцлээс болж ядарч туйлдж байгаа байх. Магадгүй та гэр бүлийн асуудал, эсвэл өвчний шаналлыг туулж байгаа байх. Магадгүй таны сүнс үргэлж хоосон санагдаж, тайтгарал олж чадахгүй байгаа байх. Эдгээр янз бүрийн сорилт нь биднийг эзэн хурдан ирж, зовлонг маань эцэс болгоосой гэж улам ихээр хүсэн хүлээхэд хүргэдэг. Зарим ах эгч нар бүр мацаг барьж залбиран эзэнд хандан чин сэтгэлээсээ "Эзэн минь, хурдан ирээд биднийг зовлонгоос авраач" гэж хашгирдаг. Одоо эцсийн өдрүүдэд гамшиг нэмэгдэж байна. Таахал газар хөдлөлт, үеэр дайн ар араасаа тохиолдсоор байна. Эцсийн өдрүүдийн тухай Эзэн Есүсийн зөвнөлүүд аль хэдийн биелж, бид эзний эргэн ирэлтийг угтан авах чухал мөчөд ирээд байна. Хэрэг бид сонор сэрэмжтэй, бэлтгэлтэй байхгүй бол эзнийг алдаж, эцэст нь гамшигын дунд уйлж, шүдээ хавирна. Энэ нь мөнхийн харуулсал байх болно. Таач бас эзний эргэн ирэлтийг чин сэтгэлээсээ хүсэн хүлээж байна уу? Та эзний ирэлтийг угтан авах ухаалаг охидын нэг байхыг хүсэж байна уу? Та эзнийг угтан авах замыг мэдэх үү? Энэ сэдв нь бид Эзэн Есүсийн эргэн ирэлтийг үнэхээр угтан авч чадах эсэгтэй холбоотой. Бид бүхний хувь заяатай ч холбоотой юм. Та бүхнийг дуустал нь сонсно гэж найдаж байна. Учир нь та урьд өмнө хизээж сонсож байгаагүй сайхан мэдээг сонсох болно. Эзэн эцсийн өдрүүдэд яг яаж ирэх вэ? Ихэнх хүн эзэн эргэн ирэхдээ зөвхөн нэг арга замаар буюу үйл хөлөглөн ирнэ гэж боддог. Учир нь илчлэл номд ингэж зөгнсөн байдаг. Харагтун, тэр үйлсийн хамт ирнэ. Нүд бүр түүнийг харна. Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна. Газар дэлхийн бүх овог түүнээс болж гашуудна. Гэвч Библиэд эзний эргэн ирэлтийн тухай олон зөгнөл бий. Хэрэг бид эзний ирэлтийг угтан авахыг хүсвэл зөвхөн энэ ганц ишлэлд найдаж болохгүй. Бид бас Эзэн Есүсийн өөрийнх нь зөгнөлд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Эзэн Есүс ингэж хэлсэн. Аянга зүүнээс цахилж, баруун зүгт ч гэсэн гялавдаг шиг хүний хүүгийн ирэлтэн ч мөн тийм байх болно. Учир нь Тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг хүний хүүч бас өөрийн өдөртөө тийхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдно. Харагтун, би үүдэнд зогсоод тогшиж байна. Хэрвээ хэн нэгэн миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл би түүн дотор орж түүнтэй хамт, тэр надтай хамт хооллох болно. Энэ ишлэлд эзэн хүний хүү болон хүний хүүгийн ирэлтийн талаар ахин дахин зөгнсөн. Хүний хүү гэдэг нь хэвийн эгэлжирийн махбодыг хэлдэг.
Өөрөөр хэлбэл Бурхан бие махбодтой болж ажилдаг. Хэвийн хүн чанартай, огтхон ч юр бусын биш байдаг. Тэрээр харагдах үйс, баригдах үйс бөгөөд хүмүүстэй хамт боддоор амьдардаг. Үйл хөлөглөн ирэх болон хүний хүү болон ирэх тухай зөвнөлүүд нь зөрчилдөөнтэй биш юм. Библиэд Бурханы хэлсэн зөвнөл болгон гарцаагүй биелэх боловч тэдгээр нь алхамаар биелнэ. Мөн тэдгээрийн биелэлтэд үйл явц дараалал гэж бий. Эзний иргэн ирэлт хоёр үе шатаар явагддаг. Гамшигын өмнө Бурхан эхлээд нууцаар бие махбодтой болж гарч ирж өөрийн ажлыг гүйцэтгэнэ. Гамшигын дараа Бурхан үйл хөлөглөн өөрийн сүнслэг биеэр ил тод ирнэ. Энэ хоёр өөр үе шатанд Бурхан өөрөөр ажил хийнэ. Бурхан хоёр дахь удаага нууцаар бие махбодтой болох үедээ үннийг илэрхийлж шүүлд ариусгалтын ажлыг гүйцэтгэж гамшигын өмнө бүлэг ялагчдыг төгс болгоно. Энэ нь зөвнөлүүдийг биелүүлдэг. Та нарт хэлэх зүйл надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнний сүнс болох тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдна. Мөн тэр ирэх зүйлсийг та нарт харуулна. Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ. Бурхан шүүлтийн ажлаа дуусгаж, өөрт нь чин сэтгэлээсээ итгэдэг хүмүүсийг ариусгаж, бүлэг ялагчдыг төгс болгосныхоо дараа агуу алдар суутаагаар ирж, бүх ард түмэн улс оронд үүлэн дээр ил тод харагдана. Тэр үед авралын ажил аль хэдийн дууссан байх бөгөөд энэ нь Бурхан сайныг шагнаж мууг шийтгэх цаг байх болно. Хоёр дахь удаага бие махбодтой болсон Бурханыг гамшигын өмнө хүлээн авахаас татгалзсан хэн боловч Бурханаар яллагдаж шийтгүүлнэ. Тэд гамшигт унаж, уйлж, шүдээ хаврах бөгөөд бүр мөсөн устгагдана. Яг л бичвэрт хэлсэнчлэн харагт тун тэр үйлсийн хамт ирнэ. Нүд бүр түүнийг харна. Түүнийг жадалсан хүмүүс ч бас харна. Газар дэлхийн бүх овог түүнээс болж гашуудна. Дуу хоолойг нь сонссноор эзнийг угтан авах. Нэгэнт эзэн эцсийн өдрүүдэд дахин бие махбодтой болох тул бид түүнийг хэрхэн таньж эргэн ирэлтийг нь угтан авах вэ? Эзэн Есүс ингэж хэлсэн: "Миний хонин сүрэг миний дуу хоолойг сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд намайг дагдаг. Харагт тун би үүдэнд зогсоод тогшиж байна. Хэрвээ хэн нэгэн миний дуу хоолойг сонсоод хаалгаа нээвэл би түүн дотор орж түүнтэй хамт тэр надтай хамт хооллох болно." Ишлэл номд ингэж ахин дахин зөгнсөн байдаг. Чуулгануудад сүнс юу айлдаж буйг чихтэй бүхэн сонсох тун. Энэ үг нийт 7 удаа дурддагдсан байдаг. Эдгээр ишлэл нь эзнийг таних арга зам бол Бурханы дуу хоолойг сонсох явдал гэдгийг бидэнд тодорхой хэлж байна. Өөрийг нь угтан авахын тулд Бурханы дуу хоолойг сонсоход анхаарлаа төвлөрүүлэх ёстой гэж эзэн яагаад бидэнд ахин дахин хэлдэг вэ? Учир нь эзэн эцсийн өдрүүдэд эргэн ирэхдээ эхлээд хүний хүү болж хоёр дахь удаага бие махбодтой болно. Түүний гадаад төрх нь жирийн хэвийн ямар ч гэр бусын тэмдэггүй байх тул гадаад төрхөөс нь хинч түүнийг Бурханы илрэлт гэж хэлж чадахгүй. Тийм учраас эзнийг угтан авахд хамгийн чухал зүйл бол нүдэрээ харах биш, харин түүний дуу хоолойг сонсох явдал юм. Тэгвэл энэ дуу хоолой гэж юуг хэлээд байна вэ? Энэ дуу хоолой нь эзний бие махбодын дуу хоолой яаж сонсогдохыг биш, харин эзний хэлсэн үгийг хэлж байгаа юм. 2 жишээ авч үзье. 2000 жилийн өмнө Бурхан эзэн Есүс болж анхудаа бие махбодтой болсон. Түүний гадаад төрөх
маш жирийн хэвийн байсан. Самар эмэгтэй эзэн Есүсийг хэрхэн таньсан бэ? Эхэнтээ эзэн Есүс түүнээс уух ус гуйхад тэр түүнийг зүгээр л жирийн нэг юудэ хүн гэж үзсэн. Эзэн Есүс ингэж хэлсэн: "Энэ уснаас уух хэн боловч дахин цангана. Гэхдээ өөрт нь миний өгөх уснаас уудаг хинч хизээж цангахгүй. Харин миний өгөх ус түүний дотор мөнх ам руу ориглох булаг болно." Эзэн Есүсийн үг эрх мэдэл хүч чадлаар дүүрэн байсан нь илт. Дараа нь эзэн Есүс түүний 5 нөхөртэй байсан нууцыг нь дэлгэхэд Самар эмэгтэй гайхаж ингэж хэлсэн: "Эзэнтэй, та бол иш үзүүлэгч гэдгийг би ухамсарлаж байна." Есүс нууцыг нь ил болгосон учраас тэр эмэгтэй түүнийг зүгээр л нэг юудэ хүн гэж үзэж байснаа иш үзүүлэгч гэж дуудаж эхэлсэн. Дараа нь Самар эмэгтэй эзэн Есүсээс Бурхныг хаана шүтэх тухай асуулт асуухад эзэн Есүс ингэж хариулсан: "Бурхан бол сүнс учраас түүнд шүтэн мөрөгдөг хүмүүс сүнсээрээ үннээр шүтэн мөргөх ёстой." Энэ ганцхан үгээр эзэн Есүс түүний өөр хинч хариулж чадаагүй төөрөгдлийг нь тайлсан. Энэ үед Самар эмэгтэй эзэн Есүсийг таньж ингэж хэлсэн: "Христ гэж нэрлэгддэг Месиа ирнэ гэдгийг би мэднэ. Тэр ирэхдээ бидэнд бүх зүйлийг хэлнэ." Энэ үйл явцаас харахад Самар эмэгтэй эзнийг нүдэрээ харсандаа бус харин түүний үгийг сонссноор таньсан байна. Өөр нэг жишээг харцгаая. Петр эзэн Есүсийг хэрхэн таньсан бэ? Симон Петр ингэж хариулсан: "Эзэн минь, бид хэн рүү явах вэ? Танд мөнх амийн үг байна." Үүнээс харахад Петр эзэн Есүсийн хэлсэн үгийг сонссноор ялгамж шанарыг нь таньсан байна. Тиймээс эзнийг танихын тулд бид нүдэрээ харсан зүйлдээ найдаж болохгүй. Харин түүний дуу хоолойг сонсох ёстой. Хэрвээ энэ хүний хүү үннийг илэрхийлж чадвал түүний гадаад төрөх хичнээн жирийн байсан ч тэр бол Христ мөн. Үүнтэй адилаар эцсийн өдрүүдэд Бурхан 2 дахь удаага бие махбодтой болох үед хэрв бид түүнийг танихыг хүсвэл мөн л түүний дуу хоолойг сонсох ёстой. Эзэн Есүс ингэж зөгнсөн: "Та нарт хэлэх зүйл надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнний сүнс болох тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдна. Мөн тэр ирэх зүйлсийг та нарт харуулна. Энэ нь эзэн эцсийн өдрүүдэд иргэн ирэхдээ бидэнд олон шин зүйл хийлж биднийг бүх үнэн рүү удирдна гэсэн үг юм. Энэ олон зүйл нь эзний урьд өмнө хизээж айлтж байгаагүй үнэн. Урьд нь хэний ч сонсож байгаагүй, Библиэд тэмдэглэгдээгүй үгс юм. Эдгээр нь эцсийн өдрүүдэд ирэхдээ Бурхны хэлэх үг юм." Тэгвэл зарим хүн ингэж асууж магадгүй: урьд өмнө хизээж сонсогдож байгаагүй үннийг сонсох нь яагаад эзнийг угтан авсан гэсэн үг вэ? Хэдэн асуултыг хамтдаа авч үзэцгээе. Үнэн хаанаас ирдэг вэ? Хэн үннийг илэрхийлж чадах вэ? Хүмүүс үннийг илэрхийлж чадах уу? Пастор, шашны ахлагчид эсвэл эрдэмтэд үннийг илэрхийлж чадах уу? Сатан үннийг илэрхийлж чадах уу? Үгүй. Зөвхөн Бурхан л үннийг илэрхийлж чадна. Бүх үнэн Бурханаас ирдэг. Яг л Библиэд хэлсэнчлэн анх үг байв. Үг Бурхантай хамт байсан ба үг нь Бурхан байлаа. Эзэн Есүс ингэж хэлсэн: "Би бол зам, үнэн, ам юм." Үнэн Бурханаас ирдэг. Зөвхөн Бурхан л үннийг их сурвалж, зөвхөн Бурхан л үннийг илэрхийлж чадна. Сатан үннийг илэрхийлж чадахгүй. Хүмүүс үннийг илэрхийлж чадахгүй. Хүн хичнээн мэдлэгтэй, хичнээн өндрөөр үнэлэгддэг байлаач үннийг илэрхийлж чадахгүй.
Тиймээс эзний эргэн ирэлтийг угтан авах гэдэг нь бүх үннийг илэрхийлж чадах хүний хүүг угтан авах гэсэн үг юм. Учир нь зөвхөн Христэл үнэн, зам, ам мөн. Хэрв үннийг тасралтгүй илэрхийлдэг хүний хүү байвал түүний гадаад төрөх хичнээн эгэл жирийн байсан ч тэр бие махбодтой болсон бурхан, бурхны өөрийн илрэлт, бурхны өөрийн болон үнний биелэл байж таарна. Эзнийг танихын тулд бид түүний дуу хоолойг сонсох ёстой. Гэхдээ бид бурхны дуу хоолойг яаж таних вэ? Үнэн дээр бурхны дуу хоолойг ялгаж таних гэдэг нь үндсэндээ бурхан хэрхэн ярьдгийг таньж бүтээгчийн үгийн онцлогийг ойлгоно гэсэн үг. Бурхан бие махбодтой болж ярих үедээ ч гэсэн тэрээр хамгийн дээд байр сууриас бүх хүн төрлөختөнд хандаж ярьдаг. Энэ бол бурхны үгийн өн гайс онцлог юм. Бурхны эрх мэдэл, ялгамж чанар, зан чанар нь түүний үгэнд тодорхой тусгагддаг. Энэ бол бүтээгчийн ярих өвөрмөц арга гэж хэлж болно. Бурхны дуу хоолой үгийн онцлог. Товчхондоо бурхны үг хүч чадал, эрх мэдэлтэй. Бурхны үг бүх нууцыг илчилж чадна. Бурхны үг бидний завхарлыг ил болгож, биднийг ариусгаж, аварч, амиар хангаж чадна. Энэ үед нэг асуултын талаар бодож үзье. Эзэн эцсийн өдрүүдэд үннийг илэрхийлнэ гэж зөвгөнсөн. Тэрээр Библиэд аль хэдийн тэмдэглэгдсэн үгийг хэлэхээр ирнэ гэж бодож байна уу? Эсвэл урьд өмнө хизээж хэлж байгаагүй Библиэс гадуурх шинэ үгийг хэлэх болов уу? А. Библи эзний өнгөрсөн үед хэлсэн үгийг агуулдаг. Эзэн эцсийн өдрүүдэд ирэхдээ урьд өмнө хизээж айлдаж байгаагүй Библиэс гадуурх шинэ үгийг хэлнэ. Б. Эзэн Библиэд аль хэдийн багтсан үгийг хэлнэ. В. Сайн мэдэхгүй байна. Зөв хариулт нь А. Библи эзний өнгөрсөн үед хэлсэн үгийг агуулдаг. Эзэн эцсийн өдрүүдэд ирэхдээ урьд өмнө хизээж айлдаж байгаагүй Библиэс гадуурх шинэ үгийг хэлнэ. Сайн мэдээ. Сэт залуу ирлээ. Эзэн Есүс амлалтаа өгснөөс хойш 2000 жил болсон бөгөөд олон хүн түүний эрхэн нэрэлтийг тэсэн ядан хүлээж байна. Үнэн дээр эзэн Есүс аль хэдийн бие махбодоор эргэн ирсэн. Олон жилийн турш олон үннийг илэрхийлсээр ирсэн хүний хүү одоо байна. Түүний үгийг уншсныхаа дараа олон хүн эдгээр нь ариун сүнсний айлдвар, бурхны дуу хоолой гэдгийг мэдэрдэг. Тэд үннийг илэрхийлдэг энэ хүний хүү бол эргэн ирсэн эзэн Есүс. Тэр бол бие махбодтой болсон төгс хүчит бурхан гэдгийг таньж мэдсэн. Төгс хүчит бурхан хүн төрлөختнийг ариусгаж аврахад шаардлагатай бүх үннийг илэрхийлж, бурхны 6000 жилийн удирдлагын төлөвлөгөөний нууцыг дэлгэж, бурхны гэрээс эхлэн шүүлтийн ажлыг гүйцэтгэсэн. Тэрээр нэгүслийн 90 үеийг төгсгөж, хаанчлалын 90 үеийг эхлүүлсэн. Эзэн Есүс аль хэдийн бие махбодоор эргэн ирсэн бөгөөд одоо өөрийн үгийг хэлж байна. Төгс хүчит бурхны үг буюу бурхны дуу хоолойг сонсоцгоё. Төгс хүчит бурхан ингэж хэлсэн байдаг. Намайг нэг үе Йохова гэж нэрлэдэг байсан. Бас нэгэн цагт хүмүүс намайг Месия гэдэг байсан ба хүмүүс нэгэнтээ намайг хайр хүндлэлтэйгээр аврагч Есүс гэж дууддаг байсан. Өнөөдөр би урд нь хүмүүсийн мэддэг байсан Йохова юм уу Есүс байхаа болсон. Харин ч би бол
эцсийн өдрүүдэд эргэж ирсэн Бурхан. Энэ эрен үеийг төгсгөл болгох Бурхан билээ. Би бол газар дэлхийн зах хязгаараас өндийн босож өөрийн бүх зан чанараар бялхдаг. Эрх мэдэл, нэр төр, алдар суугаар дүүрэн Бурхан өөрөө билээ. Хүмүүс надтай хизээж уулзаагүй. Намайг хизээж мэдэж байгаагүй бөгөөд миний зан чанарыг ямагт мэддэггүй байсаар ирсэн. Дэлхий бүтээгдснээс эхлээд өнөөдрийг хүртэл нэг ч хүн намайг хараагүй. Энэ бол эцсийн өдрүүдэд хүнд харагддаг атлаа хүмүүсийн дунд нуугдж байдаг Бурхан билээ. Тэрээр хүмүүсийн дунд үнэн боддоор амьдран суудаг ба төөнөх нар дүрлцэх гал адил хүч чадлаар дүүрч эрх мэдлээр бялхаж байдаг. Миний үгээр шүүгдэхгүй ганц ч хүн, нэг ч зүйл үгүй. Дүрлцэх галаар ариусгагдахгүй ганц ч хүн, нэг ч зүйл үгүй. Эцэстээ үе олон улс орон миний үгээс болж өрөөгдөнө. Бас миний үгээс болж буд нэргүүлнэ. Ийм маягаар тэр бол эргэж ирсэн аврагч гэдгийг, бүх хүн төрлөختнийг байлдан дагуулдаг төгс хүчит Бурхан гэдгийг эцсийн өдрүүдэд бүх хүн харна. Мөн нэгэнтээ хүний төлөөх нүглийн тахил байсан боловч эцсийн өдрүүдэд бүх зүйлийг шатаах нарны дүл, түүнчлэн бүх зүйлийг илчлэх зөвхт байдлын нар болсныг минь бүгд харна. Энэ бол эцсийн өдрүүд дэх миний ажил юм. Би энэ нэрийг авсан. Ийм зан чанартай. Ингэснээр би бол зөвхт Бурхан, төөнөх нар дүрлцэх гал гэдгийг бүх хүн харж, ингэснээр цор ганц жинхэнэ Бурхан намайг бүх хүн шүтэн мөргөж, ингэснээр тэд миний жинхэнэ царайг харна. Би бол зөвхөн Израильчуудын Бурхан биш, зөвхөн золин аврагчч биш, харин тэнгэр газар, тэнгис далай даяарх бүх бүтээлийн Бурхан гэдгийг харна. Орчлон даяар би өөрийн ажлыг хийж байна. Зүүн зүгт аянга цахилгааны нүргэн зогсолтгүй дуугарч, бүх улс үндэстэн шашны урсгалыг дөргиож байна. Миний айлдваруудал бүх хүнийг өнөөдөрлөө хөтөлсөн. Би бүх хүнийг миний айлдвараар байлдан дагуулагдж, энэ урсгалд цутгаж, миний өмнө бууж өгөхөд хүргэдэг. Учир нь би аль эрд өөрийн алдар сууг бүх дэлхийгээс эргүүлэн авч, зүүн зүгт шинээр гаргасан. Миний алдар сууг харахыг хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Намайг эргэн эрхийг сэтгэл түгшин хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Миний дахин илрэлтээр цангадаггүй хэн байна вэ? Миний хайр татам байдлыг санагалддаггүй хэн байна вэ? Гэрэл рүү гарч ирэхгүй хэн байна вэ? Канааны баялагийг харахгүй хэн байна вэ? Золин аврагчийн эргэн эрхийг хүсэн хүлээдэггүй хэн байна вэ? Агуу хүч чадалтай түүнийг биширдэггүй хэн байна вэ? Миний айлдвар газар дэлхий даяар тархана. Хүчит аянга уул усыг дөргиох адил би сонгосон хүмүүстэй хандан илүү их айлдаж үг хэлнэ. Би бүхий л орчлон ертөнц хүн төрлөختөнд үгээ хэлдэг. Тиймээс миний амнаас гарах үгс хүний эрдэнэс болж, бүх хүн миний үгийг нандиндаг. Аянга зүүнээс баруун тийш сахилдаг. Хүн миний үгээс хагцж салах дургүй байдаг. Бас миний үгийг хүн ойлгохын аргагүй байдаг. Үүнээс жилүүтэйгээр хүнд баяр хөөргийг мэдрүүлдэг. Дөнгөж төрсөн няран адилаар бүх хүн баярлаж хөөрч миний ирснийг тэмдэглэдэг. Айлдвараараа дамжуулан би бүх хүнийг өөрийнхөө өмнө авчирна. Түүнээс хойш би хүмүүсийн дунд албан ёсоор орно. Ингэснээр тэднийг намайг шүтдэг болгоно.
Цацруулж би алдар суу. Амнаас гарах үгээсээ үүдэн би бүх хүнийг өмнөө ирүүлэн зүүн зүгээс аянга захилж буйг. Зүүн зүгийн чидүүн уулан дээр бууж ирсэн гэдгээ. Айлэрт газар дэлхийд ирсэн. Цаашид юудэчүүдийн хүү биш. Харин зүүний аянга гэдгийг бүх хүн харна. Учир нь би аль хэдийн дахин амилж хүн төрлөختний дундаас явсан. Дараа нь хүмүүсийн дунд алдар суутайгаар дахин гарч ирсэн. Би бол тоймгүй олон эртний өмнө шүтэгдэж байсан нэгэн. Тоошгүй олон эртний өмнө Израильчүүдийн хайсан Нира билээ. Үүнээс жилүүтэйгээр би өнөө үеийн алдар суугаар дүүрэн төгс хүчит Бурхан билээ. Бүгд миний сэнтийн өмнө ирж, миний алдар суутай царайг харж, айлдварыг минь сонсож, миний үйлийг хараг. Энэ бол миний бүхий л санаа зориг. Миний төлөвлөгөөний төгсгөл, оргил үе. Мөн миний удирдлагын зориг. Үе олон улс үндэстэн намайг шүтэж, тоймгүй олон ам намайг хүлээн зөвшөөрч, үе түмэн хүн надад итгэлээ өгч, миний сонгосон бүх хүн надад бууж өгнө. Ахагч нараа, энэ талаар бодож үзье. Хэн эдгээр үгийг илэрхийлж чадах вэ? А. Бурхан л эдгээр үгийг илэрхийлж чадна. Энэ бол Бурханы дуу хоолой. Б. Энэ бол хүнээс ирсэн хэн ч эдгээр үгийг илэрхийлж чадна. В. Би мэдэхгүй. Зөв хариулт нь А. Бурхан л эдгээр үгийг илэрхийлж чадна. Энэ бол Бурханы дуу хоолой. Төгс хүчит Бурханы үг бүр эрх мэдэл хүч чадал агуулж хүмүүсийн зүрх сэтгэлийг хөдөлгдөг. Бурханаас өөр хэн бүх хүн төрлөختөнд хандан ярьж чадах вэ? Бурханаас өөр хэн хүн төрлөختнийг аврах гэсэн Бурханы санаа зорилгыг илэрхийлж чадах вэ? Бурханаас өөр хэн хүмүүсийн төгсгөлийг тодорхойлж амьдрал ба үхлийг хянаж, орчлон ертөнц ба түүний доторх бүх зүйлийг захирч чадах вэ? Бурханаас өөр хэн хүн төрлөختөнд эцсийн өдрүүд дэх Бурханы ажлын төлөвлөгөө, хүн төрлөختний эцсийн төгсгөл хүрэх газрыг илчилж чадах вэ? Бурханаас өөр хэн бүх орчлон ертөнцид Бурханы захиргааны зарилгийг тунхаглаж чадах вэ? Бурханаас өөр хэн ч үүнийг хийж чадахгүй. Төгс хүчит Бурхан бүх хүн төрлөختөнд ил тод ярьдаг. Түүний үгэн дэх эрх мэдэл хүч чадлыг хүн болгон мэдэрч чадна. Төгс хүчит Бурханы үг бол Бурханы шууд айлдвар. Тэдгээр нь Бурханы дуу хоолой мөн. Төгс хүчит Бурханы үгийг сонссон Бурханы бүх хонь тэр бол эргэн ирсэн эзэн Есүс мөн гэдгийг таньдаг. Энэ нь эзэн Есүсийн үгийг биелүүлдэг. Миний хонин сүрэг миний дуу хоолойг сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд намайг дагдаг. Бурхан 2 дахь удаага бие махбодтой болж эргэн ирлээ. Бидний өдөр шөнөгүй хүссэн хүлээсэн эзэн Есүс эргэн ирлээ. Тэр бол төгс хүчит Бурхан. Эзэн Есүс эргэн ирж өөрийн шинэ үгийг хэлж байна. Нэг асуултыг бодож үзэцгээе. Та эдгээр үгийг Библиэс гаралтай гэж бодож байна уу? Эсвэл эдгээр нь эзэн Есүсийн эцсийн өдрүүдэд хэлсэн Библиэс гадуурх шинэ үг үү? А. Эдгээр нь Библи дэх үгс. Б. Эдгээр нь эзэн Есүсийн эцсийн өдрүүдэд хэлсэн Библиэс гадуурх шинэ үг. В. Сайн мэдэхгүй байна. Б. Эдгээр нь эзэн Есүсийн эцсийн өдрүүдэд хэлсэн Библиэс гадуурх шинэ үг.
Эдгээр нь төгс-өчид Бурхны эцсийн өдрүүдэд илэрхийлсэн шин үгс. Урьд өмнө Библиэд тэмдэглэгдээгүй үг юм. Үнэн дээр эзэн Есүс эцсийн өдрүүдэд аль хэдийн бие махбодоор эргэн ирсэн. Тэрээр илчлэл номд зөвгөнсөн лацадсан номыг нээж зөвгөнлүүдийг биелүүлсэн. Тэр Даниэла өөрийнхөө замаар яв. Учир нь эцсийн цаг хүртэл эдгээр үг битүүмжлэгдэн лацлагдсан. Олон хүн ариусгагдж цэвэрлэгдэн шалгагдана. Гэхдээ хорон муу хүмүүс хорон муугаа уйлдана. Хорон муу хүмүүсээс нэгэн ч ойлгохгүй. Харин ухаалаг хүмүүс ойлгоно. Сентийн дээр сууж байгаа түүний баруун гарт дотор нь болоод ар талд нь бичиж 7 тамгаар лацадсан ном байгааг би харлаа. Хэн хуйлмал номыг нээж лацнуудыг нь задлуул зохистой вэ хэмээн чанга дуугаар тунхаглаж буй хүчтэй тэнгэрэлчийг би харлаа. Тэнгэртэж, газартаж, газрын доорч хинч тэр хуйлмал номыг нээж доторхыг нь үзэж чадсангүй. Номыг нээж уншиж доторхыг нь үзэх зохистой хүн нэг ч олдоогүй тул би ихэд уйлав. Ахлагчдын нэг нь надад битгий уйл гэв. Харцгаа. Номыг нээж 7 лацыг задлахын тулд Юдагийн овгийн арслан буюу Давидын үндэс ялсан билээ. Хүн төрлөختний дундаас хинч лацадсан номыг нээж чадахгүй. Эзэн Есүс өөрөө л үүнийг нээж чадна. Учир нь хүмүүсийн дундаас хинч үннийг илэрхийлж чадахгүй. Бурхан л үннийг илэрхийлж чадна. Тиймээс эдгээр үгийг бидний хэн ч хэлээгүй. Бурханы сүнс ч эдгээрийг шууд хэлээгүй. Харин Бурхан өөрөө дэлхий дээр 2 дахь удаага бие махбодтой болж магцастай жирийн хүний дүрээр олон шин үг хэлж, шин ажил гүйцэтгэж байна. Төгс-өчид Бурханы хэлсэн үг бол үнэн гэдгийг Бурханы хонд аажмаар танин мэдэж, тэр бол эргэн ирсэн эзэн Есүс гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Тэгвэл төгс-өчид Бурхан өнөөг хүртэл хичнээн үг хэлсэн бэ. Өнөөдрийн байдлаар төгс-өчид Бурхан эцсийн өдрүүдэд 10 сая гарын үнний үгийг аль хэдийн хэлсэн. Эдгээр шин үгс бол эзэн Есүс эргэн ирсний нотлохоо юм. Библи бүхэлдээ ердөө 800 мянган орчим үг агуулдаг. Төгс-өчид Бурханы өнөөдөр илэрхийлсэн үг нь 12 Библиэд тэнцвэд зузаан юм. Энэ нь эзэн Есүсийн зөвнөлийг яг таг биелүүлдэг. Та нарт хэлэх зүйл надад олон байгаа боловч та нар одоо тэдгээрийг дааж чадахгүй. Гэхдээ үнний сүнс болох тэр ирэх үедээ та нарыг бүх үнэн рүү удирдна. Мөн тэр ирэх зүйлсийг та нарт харуулна. Төгс-өчид Бурхан өөрийн үгээр олон нууцыг дэлгэсэн. Жишээлбэл Бурханы 6000 жилийн удирдлагын төлөвлөгөөний нууц, хүн төрлөختнийг аврах Бурханы ажлын 3 үе шатны нууц, Бурханы нэрийн нууц, эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажлын нууц, бие махбодтой болохын нууц. Бурхан хэнийг аварч хэнийг таягдан хайдаг вэ? Бурхан гамшигын өмнө бүлэг ялагчдыг хэрхэн бий болгодог вэ? Хэн Тэнгэрийн хаанчлалд орж чадах, хэн чадахгүй вэ? Хүн төрлөختний ирээдүйн төгсгөл ба хүрэх газар. Христийн хаанчлал хэрхэн бий болох вэ? Сатан хүмүүсийг хэрхэн завхруулдаг вэ? Нүглийн асуудлыг хэрхэн бүр мөсөн шийдвэрлэх вэ? Бурхныг хэрхэн үнэхээр дуулууртай дагаж хайрлаж болох вэ? Өөр олон бий. Эдгээр нууц нь бидэнд өнгөрсөнд юу болсныг илчлээд зогсохгүй. Бурхан одоо ямар ажил хийж байгаа, ирээдүйд юуг гүйцэлдүүлэх гэж байгааг тайлбарладаг. Эдгээр нууц нь хүмүүсийн нүдийг нээдэг, туйлын үнэмшилтэй бөгөөд хүмүүст Бурханы ажил ба зан чанарын талаар цоошин ойлголт, танин мэдхүйг өгдөг. Энэ нь Библиэд дэх зөвнөлийг яг таг биелүүлдэг. Харин чи Даниэла эцсийн цаг үе хүртэл үгсийг түгжиж номыг лацад.
Олон хүн нааш цааш гүйлдэж мэдлэг аривжина. Зарим хүн төгс хүчит бурхан бол эргэн ирсэн эзэн Есүс мөн гэдэгт бид яаж итгэлтэй байх вэ гэж асууж магадгүй. Би махбодтой болох болгондоо бурхны айлтдаг айлдвар гарцаагүй олон талыг хамардаг. Тэдгээр нь голчлон хүнийг гэх бурхны шаардлага, ятгалга, бурхны захиргааны зарлиг, тушаалын үгтэй холбоотой байдаг. Түүний шүүлт гисгэлтийн үг, завхарсан хүн төрлөختнийг илчилсэн илчлэлтүүд, зөвнөлийн үг, хүн төрлөختөнд өгсөн бурхны амлалтууд гэх мэт үгч бий. Эдгээр үг бүгд үнэн зам амийн илэрхийлэл юм. Эдгээр нь бүгд бурхны амийн гол чанарын илчлэлт юм. Эдгээр нь бурхны зан чанар, бурханд юу байгаа болон тэр юу болох бүхнийг төлөөлдөг. Бурхны илэрхийлсэн үгээс бид бурхны үг бол үнэн, эрх мэдэл хүч чадалтай гэдгийг харж чадна. Иймд хэрв та төгс хүчит бурхны илэрхийлсэн үг, бурхны дуу хоолой мөн эсхийг тодорхойлохыг хүсвэл эзэн Есүсийн үгийг төгс хүчит бурхны үгтэй харьцуулж, тэдгээр нь нэг сүнсний илэрхийлсэн үг мөн эсхийг, нэг бурхны хийсэн ажил мөн эсхийг харж болно. Хэрв тэдгээрийн их сурвалж ижил бол төгс хүчит бурхны үг бол бурхны айлдвар, төгс хүчит бурхан бол бурхны илрэлт гэдгийг энэ нь нотлоно. Эхлээд хүмүүст тавьсан бурхны шаардлага, ятгалгын үгийг харцгаая. Эзэн Есүс ингэж хэлсэн: "Та нар гимшицгээ. Учир нь Тэнгэрийн хаанчлал ойрхон байна. Сүнсээрээ ядуу хүмүүс ерөөлтэйе. Учир нь Тэнгэрийн хаанчлал бол тэднийх юм. Зөвхт байдлын төлөө өлсөж цангадаг хүмүүс ерөөлтэйе. Учир нь тэд цатгагдах болно. Зөвхт байдлын төлөө хавчигддаг хүмүүс ерөөлтэйе. Учир нь Тэнгэрийн хаанчлал тэднийх билээ." Төгс хүчит бурхан ингэж хэлсэн байдаг: "Өнөөдөр намайг жинхнээсээ хайрладаг хүмүүс ерөөлтэйе. Надад дуулууртай байдаг хүмүүс ерөөлтэйе. Тэд миний хаанчлалд үлдэх нь гарцаагүй. Намайг мэддэг хүмүүс ерөөлтэйе. Тэд миний хаанчлалд эрх мэдэл эзэмших нь лавтай. Намайг эрэлхийлдэг хүмүүс ерөөлтэйе. Тэд сатааны хүлээсээс зүгтэж миний ерөөлийг эдлэх нь гарцаагүй. Өөрсдөөсөө урууж чаддаг хүмүүс ерөөлтэйе. Тэд надад эзэмдүүлж миний хаанчлалын баялагийг өвлөх нь лавтай. Миний төлөө ийш тийш гүйдэг хүмүүсийг би санаж, миний төлөө өөрсдийгөө зарлагддаг хүмүүсийг хүлээн авна. Мөн надад тахил өрөвдөг хүмүүст би таашаан эдлэх зүйл өгнө. Миний үгийг таашаадаг хүмүүсийг би өрөөнө. Тэд миний хаанчлалын гол нурууг тулах баг нь байх нь гарцаагүй. Тэд миний гэрт хосгүй их баялагийг эдлэх нь лавтай. Хинч тэдэнтэй энэ зэрэгцэж чадахгүй." Эзэн Есүс болон төгс хүчит бурхны өгсөн ятгалга шаардлагаас бид хүн төрлөختний гэх бурхны хүлээлтийг харж болно. Бурхан үнэн шударга хүмүүсийг үнэлж, түүний төлөө өөрсдийгөө чин сэтгэлээсээ зарлагддаг хүмүүсийг ерөөдөг. Бид бас хүн төрлөختний гэх бурхны гүн гүнзгий халамж авралыг хардаг. Хэдийгээр эзэн Есүс болон төгс хүчит бурхан өөр эрен үед ажиллаж, өөр арга замаар ярьдагч, илчилсэн зан чанар, илэрхийлсэн үнэн хүн төрлөختөнд тавих шаардлага нь хэвээр үлддэг. Дараа нь захиргааны зарилгын талаарх бурхны үгийг харцгаая. Эзэн Есүс ингэж хэлсэн: "Би та нарт хэлж буйн учир бол хүмүүсийн альва нүгэл болон доромжлол уучлагдаж болно. Гэвч ариун сүнсийг доромжилсан хүний нүгэл уучлагдахгүй.
хүний хүүгийн эсрэг үг хэлдэг хэн боловч уучлагдана. Гэвч ариун сүнсний эсрэг үг хэлдэг хэн боловч энэ насандаач мөн хойд насандаач уучлагдахгүй. Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Би өөрийн уур хилэнг улс орон болгон руу чулуудаж, орчлон ертөнц даяар ил тод болгосон захиргааны зарилгаа зарлах ба тэрийг зөрчсөн хэн боловч гисгээгдэнэ. Намайг бүх орчлон ертөнцид хандан үг хэлэхэд бүх хүн миний дуу хоолойг сонсдог. Өөрөөр хэлбэл орчлон ертөнц даяар миний хийсэн бүх үйл хэргийг бүх хүн хардаг. Миний санаа зорилгын эсрэг явдаг хүмүүс буюу хүний үйл хэргээр намайг эсэргүүцдэг хүмүүс миний гисхээлт дунд унана. Би тэнгэр дэх үе олон одыг шинчлэнэ. Миний ачаар нар сарч шинчлэгдэнэ. Тэнгэрүүд урдынх шигэ байхаа болно. Газар дээрх бүх зүйл шинчлэгдэнэ. Миний үгээс үүдэн энэ бүхэн гүйцэлдэнэ. Орчлон ертөнц дэх бүх улс орон шинээр хуваагдаж миний хаанчлалаар солигдно. Ингэснээр газар дээрх улс орнууд үрд үгүй болж надад шүтэн мөрөгдөг хаанчлал тэнд байх болно. Газар дэлхийн бүх улс орон устгагдаж оршин тогтнохоо болно. Орчлон ертөнц доторх хүмүүсээс диаволд харьяалагддаг бүх хүн үндсээрээ устгагдана. Сатаныг шүтдэг бүх хүн миний дүрлэлсэн гал дунд унана. Өөрөөр хэлбэл одоо энэ урсгалд байгаа хүмүүсээс бусд нь бүгд үнсэн товрох болно. Намайг хүн бүрийг гисгэх үед шашны нийгэмлэгийнхэн янз бүрийн хэмжээнд миний хаанчлалд эргэн ирж миний үйл хэргээр байлдан дагуулагдана. Учир нь тэд цагаан үл хөлгөлсөн ариун нэгэн аль хэдийн ирснийг харсан байх болно. Бүх хүн төрлөөрөө ангилагдаж өөрсдийнхөө үйлдэлд тохирсон янз бүрийн гисгээлтийг хүртэнэ. Намайг эсэргүүцсэн бүх хүн мөхнө. Газар дээрх үйл хэрэг нь надтай хамаагүй байсан хүмүүс биеэ хэрхэн авч явснаасаа үүдэн миний хөвгүүд миний ардуудын засаглалт доор газар дэлхий дээр үргэлжлүүлэн оршино. Би тоо томшгүй олон улс орон тоймгүй олон хүнд харагдаж газар дэлхий дээр өөрийнхөө дуу хоолойг илэрхийлж агуу ажлынхаа биелэлтийг тунхаглан бүх хүний нүдэнд үүнийг харуулна. Эдгээр үгээс бид ариун сүнсийг доромжилж Бурхны ажлыг гүжүүдлэн эсэргүүцдэг хүмүүс эцэстээ Бурхны шүүлт шийтгэлтэй нүүр тулна гэдгийг хардаг. Төгс хүчит Бурхны гаргасан захиргааны зарилгууд нь илүү дэлгэрэнгүй иж бүрэн боловч Эзэн Есүсийн хэлсэн үгтэй бүрэн нийцдэг. Тэдгээр нь бүгд бүтээгчийн хувиар Бурхны цор ганц ялгамж чанар, халдашгүй ариун мөн чанар, зөвхт зан чанарыг илчилдэг. Дараа нь Бурхны шүүлт гисгээлтийн үгс болон хүн төрлөختний завхарлын илчлэлтийг авч үзье. Эзэн Есүс ингэж хэлсэн. Хоёр нүрт хуулийн багш нар фарисеучуд та нар золгүй ээ. Яагаад гэвэл та нар хүмүүсээс Тэнгэрийн хаанчлалыг хааж өөрсдөө орохгүй бөгөөд орж буй хүмүүсийг ч бас оруулдаггүй. Хоёр нүрт хуулийн багш нар фарисеучуд та нар золгүй ээ. Яагаад гэвэл та нар тэнгис далай болон газар нутгийг тойрч ганц хүнийг сүсэгтнээ болгохын тулд уруу татан тэгэх үедээ түүнийг өөртөөсөө хоёр дахин дор тамийн хүү болгодог. Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Өөрсдийг нь эмчлэн гэсэндээ л маш олон хүн надад итгэдэг. Намайг хүч чадлаа ашиглан биеэс нь бузар сүнснүүдийг зайлуулна гэсэндээ бас надаас зүгээр л амар амгалан баяр хөөр хүртэн гэсэндээ маш олон хүн надад итгэдэг.
Надаас илүү их материаллык эд хөрөнгө шаардахын тулд маш олон хүн надад итгэдэг. Мөн энэ амьдралаа амар амгалан өнгөрөөж ирэх ертөнцөд эсэм мэнд эрүүл саруул байхын тулд маш олон хүн надад итгэдэг. Тамийн зовлонгоос зайлсхийж Тэнгэрийн өрөөлийг хүлээж авахын тулд маш олон хүн надад итгэдэг. Зөвхөн түр зуурын тав тухын төлөө маш олон хүн надад итгэдэг хэдий ч ирэх ертөнцөд ямар нэг зүйл олж авахаар ирж хайдаггүй. Би өөрийн уур хилэнг хүмүүст хүртээж нэгэн цагт хүмүүст байсан баяр баясгал, амар амгаланг булаан авах үед тэд эргэлздэг. Би хүмүүст тамийн зовлон хүртээж Тэнгэрийн өрөөлийг буцааж авах үед хүмүүс уурлан хилгэндэг. Хүмүүс өөрсдийг нь ангаагаач гэж надаас гуйх үед би ямар ч анхаарал тавьдаггүй. Харин хүмүүст зэвүүцэхэд хүн ёрын муу эм болон хар шидийн замыг эрж хайхын тулд надаас холддог. Надаас нэгсэн бүхнийг нь булаан авсны дараа хүмүүс бүгд уул мөргүй алга болдог. Тиймээс миний нэгүүлсэл хэтэрхий элбэг дэлбэг учраас л энэ нь дэндүү их ашиг тустай байдаг учраас л хүмүүс надад итгэдэг гэж би хэлдэг. Фарисеучуудыг ил болгосон эзэн Есүсийн үг болон хүний завхарлыг шүүх төгс хүчит Бурхны шүүлтээс бид Бурхан нүглийг үзэн ядаж бидний завхарлыг жигшдэг гэдгийг харж болно. Бид бас Бурхны зөвхт ариун зан чанарыг харж чадах бөгөөд Бурхан бидний зүрх сэтгэл, оюун санааг шинждэг. Бидний завхарлыг маш сайн мэддэг гэдгийг хардаг. Дараа нь Бурхны хүн төрлөختөнд өгсөн амлалтын үгийг авч үзье. Харагтун Бурхны асар хүмүүсийн дунд байж тэр тэдэнтэй хамт суурших ба тэд түүний ард болж Бурхан өөрөө тэдэнтэй хамт байж тэдний Бурхан болно. Бурхан тэдний нүднээс бүх нулимсыг нь арчина. Тэнд цаашид үхэл байхгүй. Үй гашуу, уйлаан, өвдөлтөж гэж байхгүй болно. Учир нь урдын юмс өнгөрөн оджээ. Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Миний үг бүрэн төгс болоход хаанчлал газар дээр аажмаар бүрлдэж хүн хэвийн байдалтай аажмаар эргэн орж улмаар миний зүрх сэтгэлдэх хаанчлал газар дээр байгуулагддаг. Хаанчлалд Бурхны бүх ард хэвийн хүний амьдралдаа эргээд ордог. Жавартай хүйтэн өвөл дуусаж бүхэл жилжингээ хавар үргэлжилдэг. Хаврын хотуудын ертөнцөөр солигдно. Хүмүүс хүний ертөнцийн зэврүүн байдалтай тулгархаа болж хүний ертөнцийн хахир хүйтнийг туулахаа болдог. Хүмүүс бие биетэйгээ тэмцэлдэхгүй. Улс орнууд өөр хоорондоо тайтахгүй. Цаашид аллах, хядлах ба аллах хядлагаас урсах цус гэж үгүй. Бүхий л газар нутаг аз жаргалаар дүүрч хүмүүс хоорондын халуун дулаан байдал хаа сайгүй элбэг тохиолдно. Эзэн Есүс болон төгс хүчит Бурхны амлалтууд нь хүн төрлөختний гэх Бурхны хайр, түүнчлэн хүн төрлөختний хувь заяа болон бүх бүтээлийг захирах түүний эрх мэдэл, хүч чадлыг илчилдэг. Зөвхөн Бурхан өөрөө л өөрийнхөө хаанчлалын нууц, үзэсгэлэнтэй сайхан байдлыг дэлгэж чадна. Зөвхөн Бурхан л өөрийн сайхан амлалтуудыг хүн төрлөختний төлөө биелүүлж чадна. Дээрх харьцуулалтаас бид төгс хүчит Бурхан, эзэн Есүс хоёр нэг бөгөөд адилхан гэдгийг харж болно. Эдгээр үгийг бие махбодтой болсон Бурхан хамгийн өндөр байр суурьнд зогсож хүн төрлөختөнд хандан хэлсэн бөгөөд Бурхны зан чанар, ариун мөн чанарыг илчилж Бурхны эрх мэдэл, ялгамж чанарыг бүрэн харуулдаг. Эдгээр үг нэг сүнснээс ирсэн нь
Төгс хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс, бүтээгчийн илрэл гэдгийг баталдаг. Өнөөдөр бие махбодтой болсон төгс хүчит Бурхан жирийн хэвийн хүн болж гарч ирдэгч түүний амнаас гарч буй үг тэнгэр газрыг донслогдог. Түүний зарим үг эрх мэдэл хүч чадлаар дүүрч, зарим нь хүн төрлөختний гэх Бурханы өршөөл хүлээцтэй байдлаар бэлхэж, зарим нь энэ ёрын муу ертөнцийн эсрэг түүний ширүүн уур хилэнг илэрхийлдэг. Зарим нь хоёр эртээ ийд мэт хурц үзүүртэй бидний зүрх сэтгэлийг нэгт хатгадаг. Өнөөдөр төгс хүчит Бурхан хэдэн 10 сая үг илэрхийлсэн. Энэ асар их хэмжээний үг нь Бурханы хонд төгс хүчит Бурхан бол эргэн ирсэн Эзэн Есүс мөн гэдгийг таних хангалттай юм. Энэ ариун их үнэн бол эзэн ирсний хамгийн сайн нотлохоо мөн. Өнөөдөр Бурханы үгс онлайнд нийтэд нээлттэй болж бүх улс орон газар нутгийн хүмүүс ирж хайж судлахад үн төлбөргүй байгаа. Үннийг ирж хайж Бурханы илрэлтийг хүсэн хүлээдэг хүн бүр эдгээр үгийн хангалтыг чөлөөтэй хүлээн авч чадна. Энэ нь илчлэл номдох зөвнөлийг биелүүлдэг. Би цангасан нэгэнд амийн усны булгаас үнгүй өгнө. Төгс хүчит Бурхан шүүлтийн ажил хийхээр ирсэн. Эцсийн өдрүүдэд төгс хүчит Бурхан шүүлтийн ажлыг гүйцэтгэхийн тулд үннийг илэрхийлж, Библиэд дэх зөвнөлүүдийг бүрэн биелүүлсэн. Учир нь эцэг ямар ч хүнийг шүүдгүй, харин бүх шүүлтийг хүүдээ даатгсан билээ. Тэр хүний хүү болохоор шүүлтийг гүйцэтгэх эрх мэдлийг ч түүнд өгсөн. Учир нь шүүлт Бурханы гэрээс эхлэх цаг болжээ. Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Шүүлтийн ажил бол Бурханы өөрийн ажил тул мэдээж үүнийг Бурхан өөрөө хийх ёстой. Хүн түүний оронд хийж чадахгүй. Шүүлт бол үннийг ашиглан хүн төрлөختнийг байлдан дагуулах явдал учраас энэ ажлыг хүмүүсийн дунд хийхээр Бурхан мөн л бие махбод болсон дүрээрээ гарч ирэх нь маргаангүй. Өөрөөр хэлбэл эцсийн өдрүүдэд Христ үннийг ашиглан газар дэлхий даяарх хүмүүсийг сургаж бүх үннийг тэдэнд мэдэгдэнэ. Энэ бол Бурханы шүүлтийн ажил юм. Ах эгч нараа, үүнийг бодож үзье. Хэн хүн төрлөختний нүглийн үнцийг илчилж чадах вэ? Хэн эцсийн өдрүүдэд Бурханы шүүлтийн ажлыг хийж чадах вэ? Хэн хүн төрлөختнийг цэвэрлэж аварч чадах вэ? Хэн хүн төрлөختөнд Бурханы халдашгүй ариун зөвхт зан чанарыг илчилж чадах вэ? Хэн ч чадахгүй. Бие махбодтой болсон Бурханаас өөр хэн ч үүнийг хийж чадахгүй. Бид төгс хүчит Бурханы үг ажиллаас тэр бол бие махбодтой болсон бодит Бурхан, эцсийн өдрүүд дэх аврагч Христийн илрэлт гэдгийг таньж мэддэг. Эцсийн өдрүүд дэх шүүлт Бурханы гэрээс эхэлж, Бурханы эцсийн өдрүүдийн шүүлтийн ажлыг хүлээн авсан бүх хүний дунд явагддаг. Өөрөөр хэлбэл Бурхан дэлхий дээр бие махбодтой болон эргэн ирж, олон үннийг илэрхийлэн шүүж ариусган, Бурханы сонгосон хүмүүсийг бүх үнэн рүү удирдан чиглүүлдэг. Энэ бол төгс хүчит Бурханы эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил бөгөөд үүнийг Бурхан эртнээс төлөвлөсөн. Олон хүн төгс хүчит Бурханы үгээр услуулж хариулуулж түүний шүүлт илчлэлтийг туулснаар Бурханы ажлын талаар шинэ ойлголттой болсон. Тэд бас сатааны завхралд өртсөн өөрсдийн завхралын үннийг харж, үнэхээр гэмшиж, нүгэлт уг чанараа үзэн ядах болсон. Тэд үннийг хэрэгжүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж эхэлсэн. Завхарсан зан чанар нь өөрчлөгдсөн. Тэд мөн Бурханы шүүлт гисгэлтээр дамжуулан завхарлаа ариусгуулсан тухай янз бүрийн гэрчлэл хийсэн. Бурханы сонгосон хүмүүсийн олон янзын гэрчлэл, түүнчлэн олон кино, видео, аль хэдийн онлайнд байршуулагдсан.
төгсөгчд Бурхны эцсийн өдрүүд дэх шүүлтийн ажил аль хэдийн бүлэг ялагчдыг бий болгож бүх урсгал дэлхий дахныг донслогсон нь илт байна. Улам олон хүн Бурхны дуу хоолойг сонсож үнэн замыг судалж байна. Үннээр цангаж эзэнд чин сэтгэлээсээ итгэдэг олон хүн төгсөгчд Бурхны үгс болон Бурхны сонгосон хүмүүсийн олон янзын гэрчлэлийг хараад төгсөгчд Бурхан бол үнэхээр эргэн ирсэн эзэн Есүс мөн гэдгийг баталгаажуулсан. Тэд ар араасаа төгсөгчд Бурхныг хүлээн авч Бурхны сэнтийн өмнө өргөгдөж Христийн шүүх судлын өмнө шүүлт ариусгалтыг хүлээн авч хурганы хурмын цагт аралцсан. Зарим хүн би яагаад үнийг урд нь мэдээгүй юм бэ гэж асууж магадгүй. Учир нь Бурхан бие махбодтой болон нууцаар иргэн ирсэн бөгөөд хүн бүр энэ сайхан мэдээг нэгэн зэрэг сонсдоггүй. Бурхан хүн бүрд эзний ирэлтийн тухай сонсох тохиромжтой цагийг урьдчилан тогтоосон. Өнөөдөр та эзний иргэн ирэлтийн мэдээг сонсож чадсан нь гарцаагүй Бурханы зохицуулалт юм. Магадгүй энэ нь маш гэнтийн эсвэл цаг нь хараахан болоогүй мэт санагдаж болох ч бидний таамаглаагүй үед хүний хүү эргэн ирсэн. Яг л бичвэрт хэлсэнчлэн тиймээс та нар бас бэлэн бай. Хүний хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ. Үнэн дээр та энэ мэдээг ганцаараа сонсож байгаа юм биш. Таны өөрийн улсад тэрч байтугай таны төрсөн нутагт олон ах эгч нар аль хэдийн эзний эргэн ирэлтийг угтан авсан. Хаанчлалын сайн мэдээ орчлон ертөнцид даяар төгсөн. Төгсгчд Бурхан ингэж хэлсэн байдаг. Миний айлдуур газар дэлхий даяар тархана. Хүчит аянга уул усыг дөргиох адил би сонгосон хүмүүстэй хандан илүү их айлдаж үг хэлнэ. Би бүхий л орчлон ертөнц хүн төрлөختөнд үгээ хэлдэг. Тиймээс миний амнаас гарах үгс хүний эрдэнэс болж бүх хүн миний үгийг нандиндаг. Бурхан хэлсэндээ хүрдэг. Бурханы хэлсэн зүйл биелэх болно. Үнэн дээр эдгээр үг аль хэдийн биелсэн. Төгсөгчд Бурхан үннийг илэрхийлж, Бурханы гэрээс эхлэн шүүлтийн ажлыг хийж, нэгүүлслийн эрен үеийг төгсгөж, хаанчлалын эрен үеийг эхлүүлж, Тэнгэрийн хаанчлалын сайн мэдээг авчирсан. Төгсөгчд Бурханы үг 40 гаруй хэлээр орчуулагдаж, бүх хүн төрлөختөнд ил тод тунхаглагдаж байна. Хаанчлалын сайн мэдээ одоо 5 төв даяар тархаж, дэлхийн өнцөг булан бүрт хүрч 100 гаруй улсад гэрчлэгдэж байна. Хойд зүгт энэ нь Канадын уудам нутаг, Оросын цаст тал нутагт хүрсэн. Урд зүгт Аргентин, Өмнөд Африкийн эрч хүчтэй цоглог орнуудад хүрсэн. Зүүн зүгт Хятад, Япон, Өмнөд Солонгосын хөл хөдөлгөөн ихтэй хотуудад хүрсэн. Баруун зүгт Америкийн нэгдсэн улс, Бразил, Герман, Их Британи, Франц зэрэг Европын томоохон улсуудад хүрсэн. Тэрч байтугай Австрали, Энэтхэг, Сингапур зэрэг улсуудад хүрсэн. Эцсийн өдрүүд дэх төгсөгчд Бурханы шүүлтийн ажлыг хүлээн авсан бүх хүн хурганы хурмын зоогт оролцож, хаанчлалын эрен үед шинэ амьдралыг эхлүүлж, эзэнтэй нүүр тулан амьдарч байна. Энэ нь Библиэд зөвнөлийг биелүүлдэг. Эцсийн өдрүүдэд Йеховагийн өргөөний уул нь уулсын оройд байгуулагдан толгодын дээр өргөгдөнө. Бүх үндэстэн үүн рүү цутгана. Энэ нь мөн төгсөгчд Бурханы үгийг биелүүлдэг. Хаанчлал хүн төрлөختний дунд өргөжөж, хүн төрлөختний дунд бүрэлдэж, хүн төрлөختний дунд босож байна. Миний хаанчлалыг устгаж чадах ямар ч хүч байхгүй. Эцсийн өдрүүдэд төгсөгчд Бурханы хаанчлалын сайн мэдээ өргөн тархсан нь тэрээр жирийн нэгэн хүн биш, харин эргэн ирсэн эзэн Есүс мөн гэдгийг улам баттгадаг.
Төгсгчид Бурхны үгийг уншаад та Бурхны дуу хоолойг сонссон уу? Та эзэн Есүсийг эргэн ирсэн гэж бодож байна уу? А. Эзэн Есүс хараахан эргэж ирээгүй. Би хүлээсээр байна. Б. Эзэн Есүс зөвхөн сүнсээрээ аль хэдийн эргэн ирсэн. В. Эзэн Есүс хоёр дахь удаага бие махбодтой болж эдгээр шин үгийг биечлэн хэлж лацадсан номыг нээсэн. Зөв хариулт нь Б. Эзэн Есүс хоёр дахь удаага бие махбодтой болж эдгээр шин үгийг биечлэн хэлж лацадсан номыг нээсэн. Энэ үед зарим хүн ингэж асууж магадгүй. Бичвэрт тодорхой бичсэн байдаг. Харин тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй. Тэнгэрийн тэнгэрлэгчүүд ч мэдэхгүй. Хүүч мэдэхгүй. Зөвхөн миний эзэхэл мэднэ. Гэтэл та нар эзэн аль хэдийн эргэн ирсэн гэж гэрчилдэг. Тэгвэл та нар яаж мэддэг юм бэ? Зарим ах эгч нар энэ ишлэлийг иш татаж эзэн эргэн ирсэнд итгэдэггүй. Үнэн дээр тэд энэ ишлэлийн жинхэнэ утгыг үнэхээр ойлгоогүй юм. Тэгвэл тэр өдөр цагийг хэн ч мэдэхгүй гэдгийн жинхэнэ утга нь юу вэ? Энэ нь Бурхан бие махбодтой болж дэлхийд ирэх үед хэн ч мэдэхгүй. Эзний ирэх яг тэр өдөр цагийг хүн мэдэхгүй гэсэн үг юм. Гэвч Христийг ирмэгц өөрийн үйлчлэлийг гүйцэтгэж үннийг илэрхийлж эхэлмэгц хүмүүс түүний үг айлдвараар дамжуулан аажмаар мэдэж авна. Учир нь Бурхан хүн төрлөختнийг аврахын тулд бие махбодтой болж хүмүүсийн дунд амьдардаг. Хэрв түүнийг ирснийг хинч хизээж мэдэж чадахгүй бол хэн түүнийг дагаж түүнд итгэж чадах билээ? Төгсгчид Бурхныг энэ удаа бие махбодтой болон ирэхэд түүний ирэлтийг хинч мэдээгүй. Эхэндээ хинч түүний ирэлтийг угтан аваагүй. Тэрээр чимээгүйхэн нууцаар бие махбодтой болон ирсэн. Нэгэн өдөр тэрээр ярьж эхэлсэн боловч тэр үед хүмүүс түүнийг танаагүй. Хожим нь түүнийг амьд усны тасралтгүй урсгал мэд улам их ярхийн хэрээр зөвхөн тэр үед л Бурхны сонгосон хүмүүс гинэд ухаарч ийм их үннийг илэрхийлж хүмүүсийн дунд ийм удаан хугацаанд ажилласан энэ хүний хүү бол үнэхээр бие махбодтой болсон Бурхан мөн гэдгийг таньсан. Тэр бол эргэн ирсэн эзэн Есүс. Үүний дараа улам олон хүн тэр бол эргэн ирсэн эзэн Есүс мөн гэж таньсан. Түүнчлэн улам олон хүн эзэн эргэж ирээд шинэ үг хэлж байгааг дэлхий даяар тунхаглаж гэрчилж эхэлсэн. Гэвч энэ нь тэд үүнийг бүр анхнаасаа мэдэж байсан гэсэн үг биш. Энэ нь эзэн Есүсийн зөвнөлийг биелүүлдэг. Шүн дөлөөр хашгирах дуу гарч хараач сүд залуу ирлээ. Түүнийг угтан авцгаа гэлээ. Үнэн зам үргэлж хавчигдж ирсэн. Нэг асуултыг авч үзье. Таны бодлоор эзэн бие махбодтой болон ирсэн гэсэн сайхан мэдээг сонсоод хүн бүр Бурхны шинэ үгийг судалж түүнийг угтан авахд бэлэн байх болов уу? А. Тийм. Б. Үгүй. Зөв хариулт нь Б. Үгүй. Эзэн Есүс үүнийг эртнээс зөгнсөн. Учир нь Тэнгэрийн нэг хязгаараас нөгөө хязгаар хүртэл цахилдаг аянга шиг хүний хүч бас өөрийн өдөртөө тийхүү байх болно. Гэхдээ тэр эхлээд олон зовлон туулах ёстой бөгөөд энэ үеийнхэнд гологдно. Хүмүүсийн төсөөллөөр бол эзэн ирэх үед тэд баярлаж түүнийг угтан авах ёстой. Гэтэл эзэн Есүс өөрийгөө олон зовлон туулж энэ үеийнхэнд гологдно гэж хэлсэн. Яагаад тэр вэ? Эхний шалтгаан нь дэлхийн ертөнц ёрын муу харанхуй байдаг. Эзэн Есүс эртнээс бидэнд үүнийг хэлсэн. Энэ бол
Ёрын муу үеийнхэн. Хүмүүсийн үйс ёрын муу учраас гэрэл дэлхийд ирэхэд тэд харанхуйг гэрлээс илүү хайрлсан юм. Энэ ертөнц ёрын муу, хүн төрлөختөн сатанаар гүнзгий завхруулагдсан тул үннийг үзэн яддаг нь тодорхой. Тийм учраас эрт дээр үеэс өнөө хүртэл Бурхны ажлын алхам бүрийг энэ ёрын муу хүн төрлөختөн яллаж эсэргүүцэж ирсэн. Үүний үр дүнд үнэн замыг энэ ёрын муу ертөнц завхарсан хүн төрлөختөн үргэлж эсэргүүцнэ. Эцсийн өдрүүдэд хүн төрлөختний завхрал улам гүнзгийрсэн тул хүн бүр эзэн Есүсийн ирэлтийг угтан авахгүй. Эцсийн өдрүүд дэх Бурхны ажил энэ ёрын муу ертөнцийн эсэргүүцэл яллалттай гарцаагүй тулгарах болно. Хоёр дахь шалтгаан нь Бурхны ажил үргэлж хүний хүлээлт төсөөллөөс давдаг. 2000 жилийн өмнөх үеийг эргэн харвал эзэн Есүсийг анх үйлчлэлээ эхлүүлэхэд Юудан шашны бүх байгууллага түүнийг эсэргүүцээгүй гэж үү? Учир нь эзэн Есүс тэдний төсөөлсөн Месиягаас өөр байсан юм. Тэд Месияг Давидын синтид заларсан хаан шиг байна гэж хүлээж байсан. Харин эзэн Есүс жирийн гэр бүлд төрсөн. Жирийн харагддаг, ямар ч байр суурь эрх мэдлгүй. Тэдний удаан хугацаанд найдаж ирсэн Месиягаас огт өөр байсан. Тиймээс тэдэнд түүнийг хүлээн авахд хэцүү байсан. Өнөөдөр ч мөн адил. Шашны ертөнц бүхэлдээ эзнийг үйл хөлөглөн эрхийг тэсэн ядан хүлээж байгаа ч Бурхан дахин нэг удаа бие махбодтой болж эргэн ирж хүний хүү болон гарч ирж ажиллаж байна. Түүний илрэлт хүний үзэл төсөөллөөс давдаг учраас олон хүн үүнийг хүлээн авч чадахгүй. Зарим нь бүр өнөөдөр бие махбодтой болсон төгс өчид Бурханыг эсэргүүцэж ялалдаг. Түүхийн туршид зөвхөн үнэнд хайртай маш цөөн тооны хүн л үнэн замыг хүлээн авч жинхэнэ Бурханыг дагаж чадсан. Дийлэнх нь үнэн замыг ирж хайж судлахгүйгээр сохроор олонхыг дагаж эцэст нь Бурханаар авруулах боломжоо алддаг. Тийм учраас эзэн Есүс бидэнд анхааруулсан. Давч руу хаалгаар ор. Учир нь суурил руу хөдөлдөг хаалга нь өргөн, зам нь уужин байдаг бөгөөд түүгээр ордог хүн олон байдаг. Амь руу хөдөлдөг хаалга нь давчуу, зам нь нарийн байдаг учраас үүнийг олдог хүн цөөхөн байдаг. Тиймээс Бурхны ажил мөн эсэх нь дийлэнх нь хүлээн авсан эсэх. Эсвэл ертөнц хүлээн зөвшөөрсөн эсэхэд бос. Харин энэ хүний хүү үннийг илэрхийлж хүн төрлөختнийг аврах ажлыг гүйцэтгэж чадах эсэхэд үндэслэдэг. Өнөөдөр зарим хүн эзэн иргэн ирснийг сонсоод хамгийн түрүүнд пастор ахлагчдаас асуудаг. Тэд эзэн иргэн ирэхдээ Библийг сайн мэддэг, байр суурьтай хүмүүст эхлээд харагдана гэж боддог. Хэрв пасторууд итгэхгүй бол тэд ч мөн итгэхгүй. Та үүнтэй санал нийлэх үү? Эзэн Есүс иргэн ирэлтээ эхлээд пастор ахлагчдад илчлэн гэж хизээ нэгэн цагт хэлсэн үү? Эзэн Есүс хизээж тийм зүйл хэлээгүй. 2000 жилийн өмнөх үеийг жишээ болгон авч үзье. Эзэн Есүсийн шавнаар ихэвчлэн жирийн хүмүүс буюу татвар хураагчид, загасчид зэрэг байсан. Бичвэрүүдийг сайн мэддэг, өндөр түвшний тахилчид, эсвэл хуулийн багш нар байгаагүй. Өөр нэг асуултыг авч үзье. 2000 жилийн өмнө эзэн Есүсийг цовдлоход гол буруутан нь хэн байсан бэ? Ромын засгийн газар биш, харин бичвэрийг сайн мэддэг, Месиягийн ирэлтийг тэсэн ядан хүлээж байсан шашны удирдагчид, ахлах тахилчид, фарисеучуд байсан. Тэд эзэн Есүсийг голоод зогсохгүй, түүнийг эсэргүүцэж, яллаж, тэрч байдгай заалмайд цовдлоход манлайлан оролцсон. Энэ нь биднийг гүн гүнзгий эргцүүлэхэд хүргэх ёстой. Олон жил бичвэрийг тайлбарласан энэ хүмүүс яагаад эзэн Есүсийг ажиллахаар гарч ирэхэд ээрч хайж судлаагүй вэ?
түүний үг эрх мэдэл хүч чадалтай гэдгийг мэдэж байсан ч тэд эрж хайж судлалгүйгээр бичвэрийн үсэгтэй гүжүүдлэн зуралцсаар үнэн замыг хүлээн авахт нь итгэгчдэд саад болж эцэст нь эзэн Есүсийг загалмайд цавдалсан. Яагаад тэрвэ? Библиэд ингэж тэмдэглэгдсэн байдаг. Тэгээд ахлах тахилчид болон фарисеучуд зөвлөлд цуглаж бид юу хийх вэ? Учир нь энэ хүн олон гайхамшиг үйлдэж байна. Хэрвээ бид түүнийг ингээд орхивол бүх хүн түүнд итгэнэ. Тэгвэл ромчууд ирээд манай газар нутаг үндэстнийг хоёуланг нь булан авна. Үүнээс бид энэ ахлах тахилчид фарисеучуд эзэн Есүс эрх мэдэл хүч чадалтай гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч байр суурь амин зуулгаа хамгаалахын тулд үнэн замыг гүжүүдлэн эсэргүүцсэн гэдгийг харж болно. Юудын ард түмэн ялган танихыг хичээлгүй шашны удирдагчдыг сохроор бишрэн харж шүтсэн. Тэднийг дагаад тэд эзэн Есүсийг загалмайд цовдолж, жигшүүрт гэмт хэрэг үйлдэж, Бурхны зан чанарт халдаж, Юудын үндэстэн бүхэлдээ мөхөх урд өмнө байгаагүй зовлон туулсан. Эцсийн өдрүүдэд Бурхан дахин нэг удаа бие махбодтой болж гарч иж ажилласан. Өнөөдрийн шашны ертөнцийн хандлага ямар байна вэ? Төгс хүчит Бурханы илэрхийлсэн үнэн аль эрт онлайнд нийтлэгдэж бүх хүн судлахад бэлэн байгаа. Гэтэл хичнээн пастор ахлагчид санаачлаг гарган судалсан бэ. Төгс хүчит Бурхан олон үннийг илэрхийлсэн тоо томшгүй олон туршлагын гэрчлэл байгаа. Хаанчлалын сайн мэдээ дэлхий даяар тархсан гэдгийг хараад тэд Бурханы хонд бүгд бие махбодтой болсон Бурхан руу эргэж байр суурь амин зуулгад нь занал хийлнэ гэж айдаг. Тиймээс тэд өөрсдөө эрж хайж судлахаас татгалзаад зогсохгүй. Харин ч төгс хүчит Бурханы ажлыг увайгүйгээр яллаж, дайрч, шүүж бусдыг төгс хүчит Бурхан руу эргэхт нь саад болдог. Тэд үнэхээр үннийг эрж хайдаг даруухан хүмүүс мөн үү? Тэд үнэхээр Бурханд дуулууртай үнэн ч үү? Тэд яг л фарисеучуд шиг биш гэж үү? Хэрэг бид пастор ахлагчдыг сохроор дээдэлж, эзний эргэн ирэлтийг угтан авах тухайд зөвхөн тэднийг сонсохоор зүтгэж, өөрсдийн төгсгөл эзэн хүрэх газрыг тэдний гарт даатгавал бид үнэхээр муухаг охид мөн. Яг л шашны удирдагчдаа сохроор дагсан Юудын ард түмэн шиг бид эцэст нь Бурхныг эсэргүүцэх замд орж Бурхнаар шийтгүүлнэ. Ухаалаг охидын мэргэн ухаан юунд оршдог вэ? Тэд төгс хүчит Бурхны үгийг уншихдаа тэдгээр нь үнэн хэний ч илэрхийлж чадахгүй зүйл гэдгийг таньж мэддэгт оршдог. Зүрх сэтгэлдээ тэд төгс хүчит Бурхан бол эргэн ирсэн эзэн Есүс мөн гэдэгт итгэлтэй болдог. Тэд өөрийн гэсэн бодолтой бусдыг сохроор дагдаггүй. Шашны ертөнцийн дэх ихэнх пастор ахлагчид бол хоёр нүртэй фарисеучуд гэдгийг харж чаддаг. Тэд Бурхны дуу хоолойг сонсож, Бурхны илэрхийлж буй үннийг хармагцаа. Үнэн замыг эргэлзэлгүйгээр хүлээн авдаг. Ингэж тэд эзнийг угтан авч чаддаг юм. Харин өөрсдийгөө хааж, хуучин арга замтайгаа зууралддаг. Эсвэл үннийг сонссон ч бусдын хяналт саадаас болж үнэн замыг хүлээн авч чаддаггүй хүмүүсийн хувьд Бурхны дуу хоолойг сонсож эзнийг угтан авах тавилангүй. Хэрэг хүмүүс эзэн Есүсийг үйл хөлөглөн ирэхийг л харна гэж найдаад төгс хүчит Бурхны илэрхийлсэн үнэнд дүлий дүн борхиж тэрч байтугай түүнийг шүүж ялалвал тэд эцсийн өдрүүд дэх Бурхны ажлаар илчлэгдсэн үрийн сүл мууг үйлдэгчд мөн. Тэд гарцаагүй Бурханд орхигдож, таягдан хаягдаж, шийтгүүлэх болно. Гэхдээ энэ ёрын мөнхөн төрлөختөн Бурхны ажлыг хичнээн эсэргүүцэж сөргөлдсөн ч энэ нь Бурхны алхмыг өчүүхөнч зогсоож чадахгүй. Хаанчлалын сайн мэдээ зогсошгүй ирчээр тархаж, үннээр цангасан улам олон хүн төгс хүчит Бурхны ажил үгийг аль хэдийн хүлээн авсан.
Бурхны хонь түүний дуу хоолойг сонсдог. Бурханд харьяалагддаг бүхэн Бурхны сэнтийн өмнө гарцаагүй эргэн ирнэ. Яг л төгс хүчит Бурхны хэлсэнчлэн ямар ч улс орон, ямар ч хүч Бурхны биелүүлэхийг хүсдэг зүйлд саад болж чадахгүй. Бурхны ажилд саад хийхээр оролддог. Бурхны үгийг эсэргүүцдэг. Бурхны төлөвлөгөөг үймүүлдэг. Сүйтгэхээр оролддог хүмүүс эцэстээ Бурхнаар шийтгүүлнэ гэж бид бүгд итгэдэг. Бурхны ажлыг эсэргүүцдэг ямар ч хүнийг Бурхан там руу хөөнө. Бурхны ажлыг эсэргүүцдэг ямар ч улс орныг Бурхан устгана. Бурхны ажлыг сүрэн босдог ямар ч үндэстэн Бурхнаар газрын хөрснөөс арчигдаж оршин тогтнохоо болно. Би бүх үндэстэн, улс орон, тэрч байтугай бүх салбарын хүмүүсийг Бурхны дуу хоолойг сонсож, Бурхны ажлыг харж, хүн төрлөختний хувь заяанд анхаарлаа хандуулж, улмаар Бурхныг хамгийн ариун, хамгийн хүндтэй, хамгийн дээд, хүн төрлөختний дунд шүтэгдэх цорын ганц бай болгож, бүх хүн төрлөختнийг яг л Авраамийн үр удам Яховагийн амлалтаар амьдарч байсан шиг Бурхны анх бүтээсэн Адам Ева хоёр Эден цэцэрлэгт амьдарч байсан шиг Бурхны ерөөл дунд амьдруулахыг уриалж байна. Бурхны ажил яг л сүрлэг давлгаа мэт нүмрэн ирдэг. Хинч түүнийг саатуулан барьж чадахгүй. Хинч түүний алхааг зогсоож чадахгүй. Түүний үгийг анхааралтайгаар сонсдог. Түүнийг эрч хайж, түүгээр цангадаг хүмүүс л түүний мөрийг дагаж, түүний амлалтыг хүлээн авч чадна. Харин тэгээгүй хүмүүс дааж давшгүй гамшигт өртөж, яг тохирох шийтгэлээ хүртэнэ. Эзний эргэн ирэлт мэтийн томоохон хэрэг явдлын тухайд бид энэ замаар хэрхэн явах ёстой вэ? Төгс хүчит Бурхан ингэж хэлсэн байдаг. Есүс эргэн ирнэ гэдэг нь үннийг хүлээн авч чаддаг хүмүүсийн хувьд агуу аврал. Тэгж чаддаггүй хүмүүсийн хувьд яллалтын тэмдэг юм. Та нар өөрсдийн замыг сонгох хэрэгтэй ба ариун сүнсийг доромжилж үннийг голох ёсгүй. Та нар юм мэдэхгүй бие тоосон хүн байх бус. Харин ариун сүнсний удирдамжийг дуулууртай дагаж, үннээр цангаж, үннийг эрж хайдаг хүн байх хэрэгтэй. Ийм байдлаар л та нар ашиг тус хүртэх болно. Би та нарт Бурханд итгэх замаар хянуур явахыг зөвлөж байна. Дур зоргоороо бүү дүгнэлт хий. Үүнээс ч илүүтэйгээр Бурханд итгэх итгэлдээ хайхрамжгүй хайнга бүү бай. Бурханд итгэдэг хүмүүс ядаж даруй агаад Бурханаас эмээдэх сэтгэлтэй байх ёстой гэдгийг та нар мэдэх хэрэгтэй. Үннийг сонссон хэрн хямсгандаг хүмүүс бол муухаг мэдлэггүй хүмүүс юм. Үннийг сонссон мөртөө хайхрамжгүйгээр дүгнэлт хийдэг. Эсвэл үннийг ялалдаг хүмүүс бол бие тоосон хүмүүс билээ. Есүст итгэдэг хинч бай, бусдыг харааж яллах эрхгүй. Та нар бүгд эрүүл ухаантай, үннийг хүлээн авдаг хүмүүс байх ёстой. Магадгүй үнний замыг сонсож, амийн үгийг уншаад энэ 10,000 үгээс ганцхан л чиний үзэл бодол болон Библиэд нийцэж байна гэж бодвол энэ 10,000 үгээс ганцыг нь чи цааш эрж хайх хэрэгтэй. Өөртөө хэд итгэлтэй байж
өөрийгөө хит өндөрт өргөмжлөлгүйгээр даруй байхыг би чамд бас зөвлөе. Өчүүхэн төдийч болов Бурханаас эмээдэх сэтгэлтэй бол чи илүү их гэрлийг олж авна. Чи эдгээр үгийг анхааралтай шинжилж ахин дахин тунгаавал эдгээр нь үнэн мөн эсэх, ам мөн эсхийг ойлгох болно. Магадгүй зарим хүн цөөн хэдэн өгүүлбэр уншчихад л эдгээр үгийг сохроор яллаж энэ чинь ариун сүнсний баг зэрэг гэгэрлээс цаашгүй юм байна. Эсвэл энэ бол хүмүүсийг төөрөлдүүлэх гэж ирсэн хурамч Христ байна гэж хэлнэ. Ингэж хэлдэг хүмүүс мэдлэггүй байдалтай сохорсон байдаг. Чи Бурхны ажил, мэргэн ухааны талаар хэтэрхий өчүүхэн ойлголттой тул чамд би дахиад эхнээс нь эхэл гэж зөвлөж байна. Та нар эцсийн өдрүүдэд хурамч Христүүд гарч ирдэг гэд Бурхны хэлсэн үгийг сохроор яллах ёсгүй. Төөрөлтхөөс айсандаа ариун сүнсийг доромжилдог нэгэн байх ёсгүй. Тэгвэл асар харамсалтай босуу. Ихээхэн судалж шинжилснийхээ дараач чи эдгээр үг нь үнэн биш, зам биш, Бурхны илэрхийлэл биш гэж бодсоор байвал эцэстээ шийтгүүлж ямар ч ёроолгүй хоцорно. Хэрв чи ийм тодорхой илэн далангүй хэлсэн үнэнийг хүлээн авч чадахгүй бол Бурхнаар авруулахад тохирохгүй босуу. Чи Бурхны сэнтийн өмнө эргэн очих ёроолгүй хүн биш гэж үү? Бодоод үз. Бодлогогүй хуймгай бүү бай. Бурханд итгэх итгэлд тоглоом мэд бүү ханд. Хүрэх газрынхаа төлөө, хитийн ирээдүйнхээ төлөө, амийнхаа төлөө бод. Мөн өөрөөрөө бүү тоглол. Чи эдгээр үгийг хүлээн авч чадах уу? Хүндэт ах эгч нараа, бид бүх насаараа эзэнд итгэсэн. Түүний эргэн ирэлтийг угтан авахыг үргэлж хүлээж байсан биш гэж үү? Одоо бидний амьдрах хугацаанд эзэн Есүс үнэхээр эргэн ирсэн. Энэ бол бидний амьдралын хамгийн чухал үйл явдал. Энэ нь бидний эцсийн төгсгөл, хүрэх газартай холбоотой. Ах эгч нар энэ хэрэг явдалд нухацтай, болгоомжтой хандна гэж найдаж байна. Яаран дүгнэлт хийж, үнэн замыг ирж хайхаа бүү орхиорой. Яг л төгс үчид Бурхны биднийг ятгсанчлан бодлогогүй хуймгай бүү бай. Бурханд итгэх итгэлд тоглоом мэд бүү ханд. Хүрэх газрынхаа төлөө, хитийн ирээдүйнхээ төлөө, амийнхаа төлөө бод. Мөн өөрөөрөө бүү тоглол. Эзэн эргэн ирсэн гэдэг баримттай нүүр тулахад одоо бол бидний хувьд үннийг ярьж хайх чухал цаг мөч юм. Зөв сонголт нь мөнхийн ёроолыг авчирна. Харин буруу сонголт мөнхийн харамсалт хүргэнэ. Та одоо ч тэнэгэлцээр байна уу? Та өөрийн үзэл эсвэл бусдын эргэлзээнээс болж энэ авралыг алдахыг зөвшөөрч чадах уу? Хэрв та үнэхээр мөнх амийг олж авахыг хүсэж байгаа бол яагаад энэ боломжийг ашиглан төгс хүчит Бурхны үгийг эрж хайж, судалж, сонсож болохгүй гэж? Та амьдралд ганц тохиох энэ боломжийг үнэхээр алдах гэж байна уу? Хоёр мянган жилийн өмнө эзэн Есүс ингэж амласан байдаг. Харагт тун, би хурдан ирнэ. Тэрээр мөн ингэж зөгнсөн. Учир нь үндэстэн үндэстнийхээ эсрэг, хаанчлал хаанчлалынхаа эсрэг босно. Янз бүрийн газруудад өлсөглөн, тахал, газар хөдлөлт болох болно. Одоо 2000 жилийн хүсэл тэмүүлэл хүлээлтийн дараа эцсийн өдрүүдийн шинж тэмдэг илэрч дэлхий эцсийн төгсгөл рүүгээ дөхөж байна.
Дэлхий даяар гамшиг байнга тохиож, улам бүр ноцтой болж байна. Газар хөдлөлт ямар ч сэрэмжлүүлэлгүйгээр тохиолдож, ган гачгаас болж газар цуурч, үерийн ус, гэр орон, амь насыг суйруулж байна. Хүчтэй түймэр, ой мод, хот суурангуудыг үнс нуран болгож байна. Үүний зэрэгцээ тахал олон жил үргэлжилж, дайн дажин тасралтгүй дэгдэж хурцатсаар байна. Энэ бол эзний эргэн ирэлтийн чухал мөч юм. Та түүнийг ирэхэд угтан авахд бэлэн болсон уу? Та сүйд залуутай уулзах, ухаалаг охид болоход бэлэн үү? Эзэн Есүс ингэж хэлсэн: "Миний хонин сүрэг миний дуу хоолойг сонсдог." Та Бурхны дуу хоолойг хэрхэн ялган таньж, түүний эргэн ирэлтийг алдахгүй байх талаар мэдхийг хүсэж байна уу? Та жинхэнэ Христ ба хурамч Христүүдийг ялган таних мэрэгэн ухаантай болмоор байна уу? Эзэн эргэн ирэх үед бид бүгд Бурхны хаанчлалд орохыг хүсдэг. Тэгвэл Бурхны хаанчлалд орох нөхцөл болцол нь юу вэ? Бидний хүн нэг бүр дээр Бурхны шүүлт ирэх тухай Библиэд 200 гаруй зөвнөл байдаг. Итгэгчид болон үл итгэгчдийг Бурхан хэрхэн шүүх вэ? Шүүлт нь бидний эцсийн хүрэх газартай ямар хамааралтай вэ? Эхнээсээ өнөөг хүртэл Бурхан сатааны эсрэг тэмцэж, хүн төрлөختнийг нүглээс аварсаар ирсэн. Хүн төрлөختнийг аврах 6,000 жилийн удирдлагын төлөвлөгөө Бурханд бий гэж хэн нэгэн танд хэлж байсан уу? Бурхан хэрхэн удирдлагын төлөвлөгөөгөө төгсгөж, биднийг сайхан хүрэх газар руу аваачих вэ? Энэ бол зүгээр нэг Библийн хичээл биш. Бид таны хизээж сонсож байгаагүй олон нууцыг тайлах болно. Сүмдэр сонсдгоос ч илүү ихийг та эндээс сонсож мэдэх болно. Эндээс та агуу гамшигаас хамгаалагдах боломжийг олж авах болно. Эндээс та Бурхан хаанчлалаа газар дээр хэрхэн биелүүлж байгааг ойлгож авах болно. Эзний өдөр ойртож байна. Ийм үед эргэлзэх нь үхэх үр дагаварт хүргэж болзошгүй. Өчигдөр тэдний сүүлчийн өдөр гэдгийг хэн ч урьдчилан таамаглаагүй. Зүрх шимшрүүлэм зүйл гэвэл маш олон хүн маргаашийн төлөвлөгөө хийсэн ч түүнийгээ биелүүлж чадаагүй. Тоо томшгүй олон хүмүүс үннийг ярьж хайхаасаа өмнө амиа алдсан. Харин бид амьд хിവэр байгаа бөгөөд өнөөдөр Бурхны дуу хоолойг сонсох боломжтой. Маргааш юу болохыг бид мэдэхгүй. Гэхдээ Бурхан мэддэг. Тэр танд гарах гарц нээж өгсөн. Амар амгалан түүний хаанчлал руу хөтлөх замыг нээж өгсөн. Цаг байгаа дээр амжиж ирээрэй. Манай Библийн хичээл өдөр бүр үнгүй онлайнаар явагдаж байна. Улаанбаатарын цагаар өглөөний 10 цаг, өдрийн 12 цаг, оройн 20 цаг болон шөнийн 21 цаг. Facebook Messenger-ээр оролцох боломжтой. Илүү ихийг мэдхийг хүсэж байвал 976 9578 8733 дугаар руу залгана уу.